Smiths? Sorry? I said I love the Smiths. Чадны үерхэлж бай, 10 жилийн кино үерхэлж бай. Бид нэр бүгдээрээ л хэнийгэнд дурлаж бас хаягдсан байдаг бах. Магадгүй энийг үзэж байгаа хүмүүс донд одоо ч гэсэн хэн энийг мартаж чадахгүй байгаа хүмүүс байгаа бах. Тэгвэл та жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэггүй. Хизээ нэгэн цагт зүгээр л явж байгаад зам дээрээс заяаны антайгаа уучрах хэмээн зүйлсэд. Үнэхээр байдаг болов уу? Эсвэл зүгээр л бидний байгаасаа гэж итгэдэг зүйлс нэг юм болов уу? Хайр бол хүн төрлөخت өгүүлсэн цагаас бидний амьдралын хамгийн чухал зүйл байсаар ирсэн билээ. Нэг талаараа бидний амьдралд аз жаргал, баяр баясгал нэмдэг бол нөгөө талаараа бидний амьдралыг ямар ч утгагүй болгож чадна. 500 Days of Summer-ыг үзэж байгаагүй маа гэхэд энэ киноны хэсгийг харж байгаагүй хүмүүс өөхөн баг. За тэгээд та нар надаар хэлүүлдэг энэ кинонд юу болдгийг мэдж байгаа бах гэж бодож байна. Тийм болохоор өнөөдрийн киноны үйл явдлыг товчхон яриад хамгийн гол нь найруулагчийн киноор дамжуулан бид нэр түүхийг өс буй утгаагийн талаар дэлгэнгүй ярив. Гэхдээ нэг зүйл анхааруулхад энэ бол хайрын түүх биш, харин хайрын тухай түүх. Энэ бол Том Hanks жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэж зайнантайгаа уулзсан үедээ л амьдралыг жинхэнэ утгаар нь мэдэрч эхлэн гэж боддог нэгэн бөгөөд хэдий архитектор бол мөрөөдөлтэй байсан ч одоо бол Мишгийн үзүүлэлт газрын жинэлийг офис ажилчин. Харин энэ бол Summer Fin. Тэр өөрийн тод хар үсэндээ хайртайж түүнийг амархан ажиллаж чадна. Бусдын юу гэж бодох нь хамаагүй эрх чөлөөтэй нэгэн. Summer бол Том-ын дараагийн туслахаар шинээр ажилд орсон бөгөөд тэр хоёр анх ингэж уулзраад You've got taste in music. Like the Smiths. Yeah. It's a heavenly way to die. I love them. Holy shit. гэхдээ нэг зүйл нь Summer анхнаасаа гүнзгий ярилцаа өсөхгүй байгаагаа хэлсэн бол харин Том Summer-т чин сэтгэлээсээ дурласан байдаг. Тэд өдөр эрт тусам улан дотансож цагийг сайхан өнгөрүүлж байсан ч ягаад ч буцаад багаар хүндэрч эхэлж байлаа. Нэг л өдөр Summer харилцаагаа болохоор шийтгэд Том хувьд амьдралын тэр чигтээ уйдгартай хар бараан болж өрнө. Хайртай л байсан хойно тэр эрийн бүхнийг мартахыг хүсэлгүй өмнөх турсамжуудаа бодон хааналснаа ухаарахыг хичээдэг. Энэнд цаашдаа дамжирч юу ч хүсэлгүй болоод ажилласаа чалагдаж Summer-ыг үзээд эхэлдэг. I hate summer. Гэхдээ тэрээр ингэж зовсныхоо ачаар л өөртөө илүү хэрэлцэх боломжтой болон эцэст нь багаас өсдөг байсан архитектор бол мөрөөдлөө хөгөө шийднэ. Галт тэргэнж явж байхдаа тэр Summer-тай дахин таарч эргээд бүх зүйл сайхан болсон мэт санагдавч Том Summer-ыг гэрэлсэн гэдгийг мэдж авснаар түүнийг мартахаас өөр аргагүй болдог. I just woke up one day and I knew what I was never sure of with you. Том Summer-тай өргөж байхдаа түүнийг заяаны анаа гэж боддог байсан ч одоо бол тийм зүйл итгэхэ болж том болсон гэдгээ хэлэхэд намайг ресторанд ном уншаад сууж байхад нэгэн залуу надад ирж яриа үзсэн. Харин одоо бол тэр миний нөхөр. 10 минутын өмнө л би гараад явчихсан байсан бол бид хизээж тарахгүй байсан. Энэ хувь тайлан биш гэж юу? Киноны төгсгөлд Том ажлын ярилцлаганд орох гэж байхдаа нэгэн бүсгүүдэд таарч болзон дөрөхөд I'm Autumn. за 2009 онд энэхүү кино нээлттэйсний дараа үзэгчид Summer-ыг үзээд тгсэд болон Summer-ийн зүйлс зөв гэж бодсон хүмүүс гэж хоёр багцсан байдаг. Томын өнцгөөс нэг л өдөр Summer гарч ирэхэд түүнийг заяана нэ гэж итгэн цаашлаа түүнтэй ирээдүг үзүүлж байсан хэдий ч Summer-ийн зүйлсээс болоод түүнийг үзэн ядаж эхэлдэг. Харин Summer бол өөрт мэдрэгдэх мэдрэмжээр амьдрахыг хүсдэг тийм л хүн. Тухайн цаг үедээ юу хийхийг хүсэн түүнийг л хийнэ. Тэрээр анхнаасаа л Томд
гүнзгий харилцаа хүсэхгүй байгаагаа илэн хизээч нэ залуутай болохгүй байх гэж бодог тухайгаа хэлсэн ч нэг л өдөр гэрэлжсэн байдаг. Тэгвэл таны хувьд энэ киноны эсрэг дүр хэм бэ? Ихэнх хүмүүс Sam Raisin зүйлс бол ууцчгүй бөгөөд хувиа ажилласан гэж үзэн Том-ын талд ордог. Харин миний хувьд бол энэ кинонд эсрэг дүр гэж байхгүй. За яагаад гэдэг талаар ярилцъя л та. Бүр ихнээсээ хайр гэж юу вэ гэдгийг эхлэх бах. Хэрвээ хайрцагт 3 шиг жигмэг үлдсэн байвал нөгөө хүндээ хоёрыг нөгөөд өөрөө нэгтээ үлдэх. Харин хайрцагт ганцхан шиг жигмэг үлдсэн байвал тэргийн мэдээж хуваахал бах. Гэхдээ арай ихэр хуваагдсан байгаа эсийг нь нөгөөндөө өгөх. Ийм л ингийн. Нэг өсөндөө нөгөөнөө өөрөөсөө илүү тавгыг хэлнэ. Хэрвээ та самрын оронд бай ингээд өөрийгөө төсөөлбөл та хайргуунтэйгээ зөвхөн тэр хүний таныг гэх сэтгэлийг бодоод хамт амьдарч чадах уу? Харин Том самрын мэдрэмжийг бус зөвхөн өөрийнхөө мэдэрч байгаа зүйлсийн талаас бүх зүйлийг харж өөрийгөө улам л өргөцөөр өөрийгөө улам зовоосон. Учир нь бид нэр бүгдээрээ хүн л байна. Үргэлж хайртай хүнийхээ талаас харах ч юм уу, аль эсвэл үргэлж тэр хүнийг өөрөөсөө дээр тавина гэдэг бол бараг л боломжгүй зүйл. Юу ч үрдэх биш гэдэгтэй адил мэдрэмж бас үрдэх биш болохоор хэрвээ тэсвэр төвчөртэй байхгүй бол хизээ нэгэн цагт хөржил таарна. Тэгвэл энэ бүх мэдрэмж дуусахаас хойш ямар утга байгаа юм бэ гэж та бодож магадгүй. Дуусж байгаа болохоор л энэ бүхэн хамгийн утгатай. Дуусж байгаа болохоор л тухайн сэтгэл, мэдрэмж, дурсамж бидэнд хамгийн үнэтэй санагддаг. Самрын ачаар Томын хар гүнзэг өөрчлөгдөж тэрээр хууч ажилласаа гарan багаасаа мөрөөддөг байсан архитектор болох мөдлөд авахсноор ажил хийж байгаа гардаг. Хайртай үнэ мартаж тавьж явуулна гэдэг бол үнэхээр л хэцүү. Гэхдээ тухайн цаг үе хэцүү, магадгүй үйл үргэлжлэх юм шиг санагдж байсан ч одоо эргээд харахад бид тухайн цаг үедээ л хамгийн их зүйлийг сурч авсан байдаг. Харин киноны сүүл хэсэгт ажлын ярилцах үеэр нэгэн бүсгүйтэй болзоонд явахаар болдог нь Оотон буюу намар байдаг. Гэхдээ Самар Том хоёр хизээс таараггүйсэн бол Самар нөхөртөг уучих байсан болов уу? Аль эсвэл Том Оотонд очих байсан болов уу? Магадгүй энэ хоёр дараагийн уучих хүмүүстэйг уучих гэж л хоорондоо очсон баг. Үнийг л найруулагч бидэнд ойлгуулах гэсэн баг. Бид маргааш жаргалтай байхын тулд өнөөдөр зовж байдаг. Тийм болохоор 100 дуусны дараа намар заавал ирнэ гэдэгт итгээрэй.